Сайн бацхан үзэгчдээ төвцөг мэдээллийн хөтөлбөрийн шинэ 7 хоногийн дугаар эхлэж байна. Хөтөлбөрийн эхэнд мэдээллийн хурангуйд анхаарал хандуулна. COP17 хурлын үеэр зорчигч тээвэрт тусгай зохицуулалт хийнэ. Топ 100 ихтэй зургал тэнцсэн 60 суралцагчдын санхүүжилтийг шийдвэрлэхийг эцэгчүүд шаардлаа. Гадаад валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрч 7.9 тэрбум $. Давлаа. Беньямин Нетаньяху Газын зурвас тэнхийг тогтоох Америкийн нэгдсэн улсын төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөөс татгалзлаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Жо Байдны хорт хадар хүндэрсэн талаар түүний хүү мэдээллээ. Дэлхийн хар салхины улмаас Хятадд 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилтөд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 энэ сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцохтой холбоотойгоор нийслэлийн хэмжээнд зорчигч тээвэр болон автозамын хөдөлгөөнд тусгай зохицуулалт хийхээр төлөвлөжээ. COP17-г үеэр хуралд оролцох төлөөлөгчдөд зориулсан Чингис хаан олон улсын нисэх буудлаас төлөөлөгчдийн байрлах зочдлуудыг холбосон нийтийн тээврийн 5 чиглэл ажиллана. Уг үйлчлэгийг хурлын оролцогчд бүртгэлийн мандат ашиглан үн төлбөргүй авах боломжтой. Мөн нисэх буудлаас нийслэлийн төв рүү цаг тутам үйлчлэг нийтийн тээврийн 2 чиглэл ердийн хуваарийн дагуу ажиллана. Харин COP17-гийн үндсэн үйл ажиллагаа үргэлжлэх 8 дугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд төлөөлөгчдийн байрлах зочдлуудаас хурлын үндсэн байр шил хүртэл 17 чиглэл 100 автобус үн төлбөргүй үйлчлэгээр төлөвлөжээ. Тус автобусууд өглөөний 6 цагаас оройн 20 цаг 30 минут хүртэл зорчих бөгөөд зөвхөн хурлын бүртгэлийн мандаттай оролцогчдод үйлчлэх юм. Энэ хөдөлгөөн зохицуулалттай холбоотой Дүнжин гаруй наран туул хооронд бол богино 2 эргэлтийг бол иргэд оролцогчдод бол нэмэлтээр гаргаж өгж байгаа юм үйлчлэгийг зохион байгуул. COP17-д нийтдээ олон улсын 60000 орчим төлөөлөгчд бол одоогийн байдлаар бүртгэлтэй байна. Мэдээж энэ бол цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. За энэ 6000 төлөөлөгчдийг бол Чингис хаан олон улсын нисэх буудлаас нийтдээ кофеийн үндсэн 36 буудал руу нийтдээ 5 чиглэлээс 60 гаруй автобус бол тусгай захиалгад ийм үйлчлэгийг 5 чиглэлээр гаргаж байгаа. Үүнээс гадна COP17 хурлын үеэр нийслэлийн зарим хэсэгт автозамын хөдөлгөөнд төр зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал Дүнжин гаруй болон наран туулын орчин замын хөдөлгөөнд өөрчлөлт оруулахтай холбоотойгоор тухайн бүсэд зорчиж буй иргэд болон худалдааны төвийн ажилтнуудад зориулан 2 чиглэлд богино эргэлтийн автобус ажиллуулах юм. Харин замын хөдөлгөөний зохицуулалтын хүрээнд иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнд хүндрэл учруулахгүй байх. Төлөөлөгчдийн аюулгүй шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр замын цагдаагийн байгууллага болон хөдөлгөөний удирдлагын байгууллагууд хамтран ажиллахаар болжээ. Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төвжир саадал үүсэхгүйгээр хяналтын камерын системтэй уялдуулан хөдөлгөөний зохицуулалтыг хийж ажиллана. За саяны танилцуулган дээр гарсан хязгаарлалт бүхий хэсгүүд дээр хязгаарлалтанд ороогүй тээврийн эрсдлүүдийг зохих холбогдох байгууллагаас гарсан зөвшөөрлийн хүрээнд нэвтрүүлэх юм арга хэмжээг зохион байгуулж ажиллана. Мөн энэхүү хурлын үеэр Монгол улсад нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орнуудаас 150 орчим өндөр түвшний төлөөлөгч хүрэлцэн ирэх төлөвтэй байна. Тэдгээр төлөөлөгчдийн тээврийн үйлчлэгийг төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын тээврийн хэрэгслийг ашиглан зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа юм. Ингэснээр олон улсын хурлын оролцогчдын тээвэрлэлийг тусгаалan зохион байгуулахаас гадна нийслэлийн өдөр тутмын хөдөлгөөнд үзүүлэх нөлөөллийг бууруулах замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зохицуултыг зэрэг хэрэгжүүлэх юм. За үүний нэг гол зүйл бол шуурхай штаб яг COP17 үеийн буюу хичээл сургууль орохтой холбогдуулаад замын хөдөлгөөний удирдлагын төв дээр ажиллана. За тухайн ажлын үед бол замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянаж осолсаад онцгой нөхцөлийн үед бол арга хэмжээ авч хэрэгжих тал талын байгууллагууд сууж байна 24 цагаар. За замын хөдөлгөөний төвчрөл ачааллыг бууруулах талаар авах хэмжээний хэрэгжилтийг хангаж ажиллана. За дүүрэг тус бүрт хичээлийн шинжилгээний өдөртсөн удаадаг бас зохион байгуулж байна. Аль нөгөө төвлөрлийг бууруулах зорилгоор за тэгээ мөн төрийн албаагчдын цалинг яг хичээл шинжилтээ давхцуулж олохгүйгээр өрдөж наан нь олгосноор тухайн бэлтгэл ажлыг хангах боломжийг бүрдүүлж ажиллах гээд ийм бүлэг зохион байгуулалттай ажлууд хийж байна. Энэхүү COP17 хурлын үеэр нийслэл төлөөлөгчдийн тээвэр, нийтийн тээврийн үйлчлэгээ болон автозамын хөдөлгөөнд хэд хэдэн түвшний тусгай зохицуулалт хийхээр болж байна. Иргэдийн хувьд Дүнжин гаруй, наран туул, шин 100 ойл орчимд хөдөлгөөнд түр өөрчлөгдөх, зарим чиглэлд богино эргэлтийн автобус үйлчлэх зэрэгээр өдөр тутмын зорилтод өөрчлөлт орох юм. Харин хурлын оролцогчдын хувьд нисэх буудлаас эхлээд байрлах зорчлтууд хурлын үндсэн байршил хүртэл тусгай чиглэлийн үн төлбөргүй тээврээр үйлчлэхээр зохион байгуулж байна. Ингэснээр дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцох олон улсын томоохон хурлын үеэр нийслэлийн хөдөлгөөний аюулгүй хэвийн байдлыг хангах зорилготой юм.
Дэлхийн шилдэг 100 ихтэй сургууль суралцах хэрэг авч боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгуулалтад тэнцсэн ч хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчдын сургалтын төлбөрийн санхүүжилт тодорхойгүй байна. Тиймээс тэдний эцэгхийн төлөөлөл ерөнхий сайдад албан шаардлага хүргүүлж 8 дугаар сарын 15-ны дотор санхүүжилтийг бүрэн шийдвэрлэхийг шаардлаа. Эдгээр суралцагчдын 40 бакалавр, 20 магистрийн түвшинд дэлхийн шилдэг 100 ихтэй сургууль суралцах хэрэг авч боловсролын зээлийн сангийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтөө зээлийн сонгон шалгуулалт тэнцсэн байна. Гэвч хяналтын тоонд багтсан нийт 60 суралцагчийн санхүүжилт одоогоор бүрэн шийдэгдээгүй байгаа нь тэдний суралцах эрэхэд эрсдэл үүсгээд байна гэж эцэг эхчүүд үзэж байна. Тэдний зүгээс өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд гадаад суралцах хөнгөлөлтөө зээлийн хяналтын тоо эрс буурсан. Мөн магистрийн түвшинд олгож байсан тэтгэлгийн зохицуулалт өөрчлөгдсөн нь хүүхдүүдийн суралцах боломжид шууд нөлөөж байна гэж мэдэгдлээ. Монголын мянган ингэж он сурж байгаа төрүүл шалгалтынхаа оноог авсан хүүхдүүд зөндөө байгаа. Энэ боломжуудыг одоо ойлгохгүй тэгээд дээрэс нь боловсролыг ариун цагаан зүйлээр л явах ёстой боловч сонгон шалгуулалтанд буруу явангуул шүүгт чих наач шүүгдэхэд боломжтой юм байна. Шүүхийн шийдвэрийг угаасаа биелүүлэх нь юу штэ. Журмыг бид нар давж одоо ингэхгүй өөрсдөө л хийсэн ажил байдаг. Тэгэнгүүт шүүгчиг шүүгтэнгүүд шүүхийн төсөөл гарчингууд тэрийг биелүүлэн штэ гэд ярьдаг. Тэр болгон шүүхийн учрыг олоод явдггүй өмгөөлөгч авах болдог. Ингээд ийм ядаргаатай салхаан цээрлүүлсэн ийм зовлонт юм руу иргэдээ ингээд энгийн иргэдийг ингээд түлхээд байгаа нь өөрөө айгу муухай санагдчихж байгаа. 100 сургуульд одоо тэнцсэн хүүхдүүд учраас харьцангуй одоо сургалтын төлбөр нь янз бүр тэгээд өндөрч байгаа. Тэгээд тийм болохоор бид нар ялцчгүй зээл авахаас өөр арга алга. Түүнээс бид нар ерөөсөө тэтгэлэг та нар мөнгө хүссэн юм бишээ. Бид нар бол зээл эргэн төлнө гэдэг ийм юугаар л тэр журмынхын дагуу бид нар одоо журмын шаардлагыг нь хангаад тэнцсэн юм байна. Тэгэхээр төр бол одоо яг энэ өөрсдийнхөө амлсан энэ дүрм журм бодлогоо хэрэгжүүлмээр байна. Эцэг эхчүүдийн тавьжгүй гол шаардлага нь хяналтын нөөцөд бүртгэгдсэн 60 суралцагчдын сургалтын төлбөрийг 2026 онд багтаан шийдвэрлэх тодорхой шийдвэр гаргах явдал юм. Мөн 2027 оны төсөв батлагдах хүртэл суралцагчдын намрын улирлын төлбөрийг шийдвэрлэх төр санхүүжилт эсвэл төрийн баталгаатай зохицуулт хийхийг шаарджээ. Түүнчлэн засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 250 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж шаардлагатай 6.8 тэрбум төгрөгийг 2027 оны улсын төсөвт бүрэн тусгах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулж эцэг эхийн төлөөллийг оролцуулахыг шаардсан байна. Харин санхүүжилтийн асуудлыг 8 дугаар сарын 15-ны дотор шийдвэрлэхгүй бол төрийн ордны гадаа суулт хийхээр байгаагаа эцэг эхчүүд мэдэгдлээ. Ингээд бол боловсрын зээлийн санг судлаад үзэхэд болохоор өмнө жилүүдийн урдан жилүүдэд 70 квот байдаг, мастрын хувьд 20 тэтгэлэг гэдэг байсан. Одоо энэ жил зээл болсон байгаа. Тэтгэлэг гэдэг нь одоо болохоор мэдээлж улстай босч ирээд ажиллах тийм гэрээтэй байдаг. Зээл нь болохоор нэгч төгрөг дутахгүйгээр бид нэр тодорхой хугацаанд тухайн зээлийг төлөх тийм гэрээтэй, тийм үүрэг хариуцлагатайгаар бид нэр санхүүжилт авдаг. Тэгээд одоогийн байдлаар жагсаалтын хувьд 26 нийтдээ 26 нөөцтэй 6 дугаар байранд бичиж байгаа. Тэгээд одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр төрөөс гараагүй ихээр харамсалтай. Эцэг эхчүүдийн хувьд энэ нь зөвхөн 60 хүүхдийн сургалтын төлбөрийн асуудал бус төрөөс хэрэгжүүлж буй боловсролын бодлого, сонгон шалгуулалт тэнцсэн сургалтчдын эрх, төрийн шийдвэрийн хэрэгжилттэй холбоотой асуудал гэж үзэж байна. Харин суралцагчдын зүгээс дэлхийн шилдэг ихтэй сургуулиудын шалгуурыг давж, элсэх эрхээ өөрсдийн хөдөлмөр чадвараар авсан ч санхүүжилтийн тодорхойгүй байдлаас болж суралцах боломжоо алдах нөхцөл үүсэж байгааг онцолж байна. Тиймээс төрийн шийдвэр бодитоор хэрэгжиж, эдгээр суралцагчдын суралцах эрхийг хамгаалах хэсэг асуудал анхаарал хандуулж, эцэг эхчүүдийн шаардлагад тодорхой хариулт өгөхийг тэд шаардж байна. Монгол улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд түвшинд хүрч 7.9 тэрбум $, давлаа. Экспортын орлого, алт болон үнэт металлын худалдан авалт нь нэмэгдсэн нь валютын нөөц өсөх гол шалтгаан болж оны эхнээс 13.6%-аар нэмэгджээ. Монгол улсын гадаад валютын албан нөөц түүхэндээ анх удаа 7.9 тэрбум $, давж хамгийн өндөр түвшинд хүрлээ. Валютын нөөц өнгөрсөн сартай харьцуулахад 4% өссөн бол оны эхнээс 1367%-аар нэмэгдсэн байна. Валютын нөөц нэмэгдэхэд Монгол улсын экспортын орлого болон Монгол банкны алт, үнэт металл худалдан авалт голлон нөлөөлж байгаа юм. Тухайлбал Монгол банк 7 дугаар сард 1.4 тонн үнэт металл худалдан авсан бөгөөд оны эхнээс тооцвол 8.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь дотоодын зах зээлээс алт худалдан авч гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх бодлого үргэлжилж байгааг харуулж байна. Үүнээс гадна Монгол улсын экспортын голлох бүтээгдэхүүний нэг болох зэсийн дэлхийн зах зээл дэх үн сүүлийн саруудад тогтмол өсөж байгаа нь экспортын орлогод эергээр нөлөөлжээ. Эрдэс бүтээгдэхүүний экспортын орлого нэмэгдэхийн хэрээр Монгол улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэж улмаар гадаад валютын албан нөөц өсөхөд дэмжлэг болж байна. Гадаад валютын нөөц нь тухайн улсын эдийн засгийн гадаад төлбөрийн чадвар болон импортын хэрэгцээг хангах чадварыг илэрхийлдэг чухал үзүүлэлт юм. Олон улсын чихээр импортын 3-аас 6 сарын хэрэгцээг хангах хэмжээний валютын нөөцийг зохистой түвшин гэж үздэг байна. Харин Монгол улсын валютын нөөц 7.9 тэрбум $-д хүрсэн нь дээрх шалгуурыг хангах хүч хэмжээнд
байгааг харуулж байна. Мөн оны эхний хагас жилийн гадаад худалдааны статистик үзүүлэлтүүдээр экспортын орлого болон гадаад худалдааны нөхцөл валютын нөөц өсгөд эергээр нөлөөлсөн байна. 2026-аас 2027 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн эсэлтийн бүртгэл өнөөдөр буюу 8 дугаар сарын 10-ны өдөр 9 цагаас эхэллээ. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн бүртгэлийг эцэг их асран хамгаалагчид e-Mongolia захин платформоор дамжуулан хийх юм. Бүртгэл өнөөдрөөс эхэлж 8 дугаар сарын 23-ны өдөр дуусах юм. Өөрөөр хэлбэл эцэг их асран хамгаалагчид бүртгэлийн хугацаанд хүүхдүүдийнхээ мэдээллийг захин системээр баталгаажуулж цэцэрлэгийн эсэлтийн бүртгэлд хамруулах боломжтой юм. Цэцэрлэгийн эсэлтийн бүртгэлийг захимаар зохион байгуулж байгаа нь эцэг их асран хамгаалагчдыг цэцэрлэг дээр бичлэн очиж дугаарлах шаардлагагүй болгож бүртгэлийг захин борчноос хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Иймээс эцэг их асран хамгаалагчид бүртгэлийн хугацааг анхаарч хүүхдээ цэцэрлэгийн эсэлтийн бүртгэлд хугацаанд нь хамруулах шаардлагатай байна. Бүртгэл болон эсэлттэй холбоотой нэмэлт мэдээлэл зөвлөгөө авах шаардлагатай бол боловсролын ерөнхий газрын 7014 тэгтэг 66, нийслэлийн боловсролын газрын 7011 3039 мөн e-Mongolia системийн 1111 дугаарын лавлах төвд хандах боломжтой. Давтаж хэлэхэд энэ жилийн хичээлийн жилийн цэцэрлэгийн эсэлтийн бүртгэл 8 дугаар сарын 23-ны 23 цаг 59 минутанд дуусахтул эцэг их асран хамгаалагчид бүртгэлийн хугацааг хэтрүүлэхгүйгээр e-Mongolia платформоор хүүхдүүдийн бүртгэлийг хийж мэдээлэлээ баталгаажуулахыг зөвлөж байна. Авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтээс өнгөрсөн 8 дугаар сарын 3-наас 9-ний өдрүүдэд гэмтэргийн шинжтэй 56 гомдол мэдээллийг шалгажээ. Эдгээрээс 9 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээх, 4 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Харин үндсэн 42 гомдол мэдээллийг одоогоор хянан шалгаж байгаа юм байна. Үүний зэрэгцээ 1038 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 6 хэргийг шүүгэж шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтайгаар прокурорт үргүүлж, 1 хэргийг өөр хэрэгтэй нэгтгэн шалгажээ. Ингэснээр одоогоор авилгатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтээс нийт 1026 эрүүгийн хэрэг мөрдөн шалгагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд албан тушаалын бүрэн эрх, албан тушаалын байдлаа уруулан ашиглаж бусдад давуу байдал олгосны улмаас байгууллагад 54.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэг шалгагджээ. Мөн гүйцэтгэх эсгүй үйлдэлийг хийсний хариуд бусдаас хахуул авсан, бүлэглэн үргэлжилсэн үйлдэлээр хууль бус гэрээ байгуулж бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндсэлтэй хэрэгүүдийг шүүгэж шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн байна. Дээрх хэрэгүүдийг шүүгэж шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн бөгөөд хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын ажиллагаа хууль заасан журмын дагуу үргэлжилж байна. Монгол улсын сагсан бүгийн эрэгтэйчүүдийн шгшээ баг Япон улсын Сага хотод болж буй Nippon Life Cup 2026 нөхөрсөг тоглолтын эхний өдөр талбай эзэн Японы шгшээ багийг 67 харьцан 65 харьцаатайгаар буулган авч томоохон ялалт байгууллаа. Энэхүү тоглолтыг FIBA World Cup 2027 дэлхийн аваргын Аз ТV урьдчилсан шатны тоглолтын өмнөх бэлтгэл сорилтын хүрээнд Японы сагсан бүгийн холбооноос зохион байгуулж байгаа юм. Хоёр баг 2 өдрийн турш нөхөрсөг тоглолт хийхээр төгссөн бөгөөд эхний тоглолт маш өрсөлдөөнтэй өрнөсөн байна. Тоглолтын турш хоёр багийн онооны зөрүү их гараагүй бөгөөд шийдвэрлэх мөч хүртэл Монгол Японы шгшээ багууд оноо ойролцоо явжээ. Харин тоглолтын цаг дуусах мөчид Монгол улсын шгшээ багийн тоглогч Шарав Жамцын инхээ од хурдан давтлагыг амжилттай гүйцэтгэж багтаа 2 онооны ялалтыг авчирсан байна. Шарав Жамцын инхээ од энэ тоглолтын турш Монголын багийн гол тоглогч байж нийт 33 оноо аван 14 удаа самраас бөмбөг авч 7 оноочтой дамжуулт өгсөн байна. Түүний шийдвэрлэх мөчийн давтлагыг Монголын шгшээ багт ялалт авчирсан төдийгүй Японы хэвлэлүүдийн анхаарлыг татжээ. Тус улсын хэвлэлүүд Монгол улсын шгшээ баг Японыг сөхрүүллээ хэмээн онцолсон байна. Японы шгшээ багийн дэлхийн жагсааны 22 дугаар тэрэмлэгдэж Аз ТV-ийн чансааг тэргүүлдэг баг. Тиймээс Монголын шгшээ багийн эсрэг талбайтай хожигдсон нь тус улсын сагсан бүгийн хүрээнд анхаарал татсан үйл явдал боллоо. Энэхүү Монголын шгшээ баг Азийн хүчирхэг багуудын нэг болох Японыг өөрийн талбайд 67 гарцхан 65-аар хожиж FIBA World Cup 2027-гийн өмнөх бэлтгэлээ амжилттай үргэлжлүүлж байна. Та бүхэн дотоод болж өрнөсөн үйл явдлын мэдээллийг хүргэлээ. Үргэлжлээд олон улсын мэдээнд анхаарлаа хандуулна. Харин өдрийн үзэгчтэй төвцөг мэдээллийн хэлбэр олон улсын мэдээгээр үргэлжилж байна. За эхний мэдээ хүргэе. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху 15 зүйл бүхий Газийн зурвастын их тайвныг тогтоох Америк нэгдсэн улсын төлөвлөгөөг эрс ницааж хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан мэдээллийг хийсэн байна. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын санаачилж Палестины зэвсэгт байгууллага Хамасын дэмжсэн Газийн зурваст их тайвныг тогтоох төлөвлөгөөг хүлээж авахаас татгалзаж байгаагаа тэрээр ням гарагт засгийн газрын хурлааны үеэр мэдгдсэн бөгөөд мөн Хамас бүлэглэл бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Израилийн цэргүүд Газийн зурвасаас гарахгүй гэдгийг мэдгдлээ. Тэрээр Хамасыг үнэхээр зэвсэггүй болсон нь батлагдах хүртэл Израилийн арим Газийн зурвасаас цэргээ татахгүй бөгөөд Израилийн цэрэг болон иргэдэд учирч болцошгүй аюул занлыг өргөжлүүлэн таслан зогсоосоор байх болно гэжээ. Америк Израилийн хооронд хэлэлцээ үргэлжлсээр байгаа ч зэвсэг хураах болон цэрэг татан гаргах дарааллын асуудал дээр талуудын байр суурь зөрүүтэй хэвээрээ байсаар байна. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын байгуулсан их тайвны зөвлөл нь өнгөрсөн сард
Газын зурвас дахь Хамас болон бусад зэвсэг бүлэглэлийг бүрэн зэвсэггүй болгох талаар тохиролцоонд хүрсэн гэж мэдэгдсэн бол Хамасын зүгээс дээрх 15 зөвлөл бүхий төлөвлөгөөг хүлээн зөвшөөрөхөө 7 дугаар сарын сүүлээр мэдэгдэж төлөвлөгөө хэрэгжүүлэх асуудлаар хариуцлагатай хэлэлцээ хийгээд бэлэн гэдгээ илэрхийлсэн юм а. Трампын Газын их тайвны төлөвлөгөөнд Хамасыг зэвсэггүй болгох, Израилийн цэргийг Газын зурвасаас гаргах, тус бүс нутгийг сэргээн босгох, мөн төлөвлөгөөний хэрэгжилтийг хянах зөвлөл байгуулах зэрэг асуудлууд багтсан. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг бүхий их тайвны зөвлөлийн тэргүүн дипломатч Николай Младенов төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл явцад боломж олгохыг Израиль улсад уриалж дараагийн уулзалтаар Израиль улс төлөвлөгөөг дэмжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Харин Хамас бүлэглэлийн улс төрийн товчооны гишүүн Басем Наим хэвлэлд өгсөн ярилцлагада Израиль улсад шахалт үзүүлэхийг Вашингтонд уриалжээ. Газын дайн эхэлснээс хойш тус бүс нутгийн 1.9 сая орчим хүн буюу нийт хүн амын 90% нь орон гэрээсээ дөрвж, дайны явцад 73,000 гаруй Палестины иргэн амиа алдаад байгаа гэсэн тоо мэдээллийг Нэгдсэн улсын байгууллагаас гаргажээ. Дараагийн мэдээг хүргэе. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Жо Байдны хүү Хантер Байден өнгөрсөн 7 хоногт BBC агентлагийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагада эцгийнх нь биеийн байдал нэлээд хүнд байгаа талаар мэдээлжээ. За Хантер Байден тухайн нэвтрүүлэгт эцгийнхээ эрүүл мэндийн байдлын талаар дэлгэрэнгүй хуваалцаж Жо Байдны түрүү булчирхай хор тавдар нь даамжран хүндэрч биеийнх нь бусад хэсэгт тархаж ясанд нь тархсан өвдөлт мэдрэгдэх болсон. За эцгийнхээ биеийн байдлыг маш хүнд байгаа хэмээн тодорхойлж энэ бүхнийг харахад үнэхээр хэцүү, гунигтай байна хэмээн ярьсан байна. Жо Байденд 2025 оны 5 дугаар сард түрүү булчирхай хүнд хэлбэрийн хор тавдар онцлогдсон бөгөөд тухайн үед тавдар нь ясанд нь дарахсан буюу үсэрхийлсэн болохыг түүний ажлын албаны зүгээс мэдээлж байсан юм а. Хантер Байден мөн нэвтрүүлгийн үеэрээ эцгийнх нь түүнд үзүүлсэн өршөөлийн талаар ярьсан байна. Тэрээр 2024 онд хар тамхины хэрэглээ, хууль бусаар галц хэсэг эзэмшсэн болон татврын асуудлаар гэмт хэрэгт буруутгагдж байсан ч Жо Байден ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд дуусахаас өмнө хүүдээ өршөөл үзүүлж байсан. Тэгвэл Хантер Байден ярилцлагата уг шийдвэрийг зөвтгөлгүй харин Америк нэгдсэн улсын үндсэн хууль, Америкийн ард түмэн болон эцгийн минь нэр хүндэд сайн байгаагүй хэмээн тодорхойлсон байна. Соёлын мэдээг хүргэе. Нямгарагта их газрын хятадын зүү эргийг дайраг өнгөрсөн дэлхийн хар салхины улмаас тухайн хэсэгт 1 сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. За уг хар салхи хятадын зүү эрэгт хүрэхээс өмнө Филиппиний арлууд, Тайван арлын хойд хэсэг, Японы Окинава арлуудыг дайрсан байна. Далайн хар салхины хурд цагт 150 км хүрч ширүүсч хятадын эрх баригчдын зүгээс хамгийн өндөр түвшний түгшүүрийг зарласан бөгөөд дэлхийн хар салхи Сижиан, Зэнжоу зэрэг мужийн олон хотыг дайран өнгөрчээ. Хар салхины улмаас бүс нутгийн тээврийн урсгал бүхэлдээ зогсоход хүрч Шанхай хотод л гэхэд 1400 нислэг цуслагдчихэ. Туушрал дотоодын иргэд болон жуулчдад олноор үйлчлүүлдэг Disneyland, Legoland болон Шанхай хотын аялал жуулчлалын гол төвүүдийг түр хугацаагаар хааж ард иргэдийг гадагшаа гарахгүй байхыг орон нутгийн эрх баригчдын зүгээс зөвлөсөн байна. За одоо дэлхийн хар салхи их газрын хятадын гүн рүү шилжиж 5 гариг хүртэл ус ихтэй Адар бороо үер хөрсний гуцалтыг гамшиг учруулж болзошгүй байгаа талаар анхаарууллаа. Хятадын эрх баригчид дэлхийн хар салхины улмаас одоогоор хүний амнаас эрүүл мэнд тохирсон тохиолдол бүртгэдэггүй байгаа гэж мэдээлж байна. Үзэгч та бүхэндээ гадаад мэдээ хүргэлийн анхаарлаа хандуулсан баярлалаа. Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн өнөөдрийн дугаар үгээр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.